Сонсогч та бүхэндээ орой мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3-аас 7-ны дагаас баасан гарагийн 20 цаг 10 минутаас хүргэж байгаа хоолболтол хов зугаа оройтой шаршуу нэвтрүүлгийн 2025 оны 4 сарын 2-ны 5 гарагийн дугаар шууд өргөд бэлэн боллоо. Студид хөтлөгч Чанцаа Амийн найруулагчаар Борхогийн Чинбатнаар ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар хурдан химнэлттэй хамтдаа Red Panda тургуу олны газар мөн чухал үедээ Pinon Payon цэхэм зээл аппликейшн хамтран ажиллаж байна. Бэл 100 удаа чимэндээ хүргэе. За бүгдэнд нь чимэнд манайхан хов боцохта бэлэн үү? Билээ. За өнөөдөр танилцуулах алдартай товчхондууд ямар их чиглэх учраас өнөөдөр хааны нар зүгээр дээ энэ бол хайр, паста, продюсер, цахирмаа дэлгэрэх цагаар гэх мэтчлэн бүтээлүүдээр танигдсан жүжигчин Кун Хюжиний тухай танилцуулахаар бэлдсэн байна. Кинонуудын бүгдээ сонсцсон ирнэ жүжигчний хинжигнэр хэлсэн чинь хийм болоо. Миний таних хүн биш гэж юу? Танихгүй дээ л гэж боддог шүү дээ. Маш олон уран бүтээл тоглож. Ер нь бол хийд уран бүтээлд тоглодог юм жүжигч юм билээ. Тэгэхээр Кун Хюжин жүжигчний тухай ярина гэсэн үг байна. За мэгч өнөөдөр хэний тухай ярих вэ? За би өнөөдөр дуучин залууг танилцуулахаар бэлдсэн Нэё. Нэё яриаг үл. Яриаггүй. Тийм. Юурээс ярьж байгаа тэгээд ярьсан санагдаад болоо дандаа. Би нэг дуу мууг сонсож байсан болохоор тэгээд тахш мэт. Нэё бол уусаа. Тийм. Нөгөө нэг юу дуу гэдэг чинь. One in a Million зөндөө олон дуу тий. Тэгээ ер нь ихэвчлэн юу юм бэ лээ. Өөрөө дуулсан дуу нь хийд болохоос гадна одоо алдартай уран бүтээлчдийн дууг маш их хийж өгсөн. Тэр дуу нь бүгдээрээ хит болсон. Тэрүүг нь хүмүүс илүү сайн мэдх юм байна. Би бол мэддэг байсан юм. Мундаг продюсер л гэсэн үг шүү дээ. Тийм. Анх угаасаа уул нь мань хүний мөрөөдөл нь рэпер болох байсан гинэ. Би өста багасаа л үглэн рэпер болно гэж бодож исэн чинь хоолойныхын темпер бас болдгүй юм байна шүү дээ. Үгэлдэггүй хоолой гэж байдаг. Өөрөө тийм намуухан тийм зөөл хоолойтой учраас чи бол өгөхгүй чи бол дуулаа л гэсэн тэгээд дуулсан байна лээ. Гэтэ дуулах гэж бас нэлээд болсон. За энэ залг танилцуулъя тийм ээ. За тий. За жинхэнэ нэр нь болохоор шал өөр нэртэй. Шапер Чемер Смит гэдэг нэртэй юм байна. 79 оны 10 сарын 18-нд орсон одоо 45 настай. Яг мэргэжлийн тайзны нэр нь гэвэл одоо Нэё гэдэг Америкийн дуучин, дуу зохиогч юм билээ. Өндөр нь бол 173 см өндөртэй. За 2000-ад оны үеийн R&B хөгжмийн тэргүүний хүн л ер нь бол тэргүүлдэг гэсэн хүний нэг гэж тооцогдсон юм лээ. За гримийн 3 шагнал зэрэг олон шагналыг эзэн болсон. За анхны томоохон бүтээл болох Мариагийн 2004 онд Let Me Love You гэдэг дуугаа амжилттай хийсээ дараа дуу бичих чадвараараа ер нь бол олонд танигдсан. Эндээс хойш дандаа алдартай хүмүүсийн дууг зохиож эхэлсэн маа. За энэ бүтээл гаргасанд нь болохоор Нэё болон Дэв Чимийн тухайн үеийн ерөнхийлөгч Jay-Z нартай уулзгаад яг хүргэсэн продюсерсэн гэсэн үг л дээ. Үүний үр дүн тэрээр 4 амжилттай студийн цомог гаргасан. Тэгээ олон тооны хит дуунуудыг гаргах гэрээ байгуулж чадсан байдаг. За баг багтаа ер нь бол ийм бүдүүн хоолойтой дуу багтаа буюу нэлийн дотгошоо хүүхэд байсан учраас найз нөхөд их цөөхөн байсан юм байна. Найзалдаггүй тэгээд юм ярихаар ярьдаггүй. Тэгээ нэг юм ярихаараа жоохон бүдүү олгоор ярьж байгаа нөгөөдөл нь үеийнх нь хүүхдүүд шоолоод жоохон гадуурхаад байдаг гэсэн юм. Тийм болохоор ер нь яриад идэггүй дуугаа хөтөөсөн. За тэгэхээр Арканзас мужийн Камден хотод төрсэн байдаг. За аав ээж хоёр нь хоёулаа хөгжимчин буюу удам дамжсан хөгжимчт юм байлээ. Африк, Америк гаралтай хоёулаа. Багасаа л багтаа нөгөө аав нь салаад явцсан учраас ээж нь бол ер нь өсгсөн гэж болж байна. Тэгээд дараа нь ээж нь болохоор гэр бүлээр хамт Невада руу, Лас Вегас руу нүүж очсон юм л да. За ээж нь одоо уран бүтээлч болоход нь хамгийн их нөлөөсөн хүн гэж хэлвэл багаасаа хүүгийнхээ авьяасыг мэдрээд миний хүү арай л нэг урлагийн хүн болох юм байна гэж анзаараад урлагийн сургалтанд байнга хамруулдаг байсан. Тэгээд дэмжлэг үзүүлдэг байсан буюу нэг урлагийн сургуулиас нөгөө рүү ингээл дандаа зөөдөг байсан гэж байгаа. Ер нь ээжтэй маш их талархдаг гэдгээс олон удаа ярилцлагандаа бас дурдж исэн. За ингээд Лас Вегаст сурч байхдаа Смитийн хувьд бол жинхэнэ нэр нь Смит шүү дээ. Go Go гэдэг тайзны нэртэй байсан юм байна. Анх хин гинэ? Go Go. За. Ийм тайзны нэртэй байсан гэж шүү. Нэрийг аваад Аполлод ах тийм шоу тайм ер нь бол тийм сонирхолтой үйлчлэгдээр нэлээд явдаг байсан. Anyway гэдэг нэртэй R&B хамтлагтай байсан юм байна шүү дээ. Анх хамтлагт нэгдэж гарч ирсэн. Тэгээд энэ хамтлаг нь овоо өөрхөө явж хагаад харамсалтай нь 2000 онд бол яалтчгүй зам өөхөөр болсон маа юм л да. Ингээд за би нөх ханиадтайгаа болохоор ингээд Смит болохоор за Нэёг бодвол тийм ээ би даасан карьераа эхлүүлэхээр шийдээд бусад гэхдээ өөрөө дуулж эхлэв. Бусад уран бүтээлчдэд дуу хийж өгүүлж эхэлсэн маа юм л та. За Нэё гэдэг нэрийг хин өгсөн гэдгсэн чинь продюсер нь өгсөн нэр юм билүү. Өөрөө энийг олоогүй. Продюсер Big D Evans түнд анх хараад хийсэн маа юм л та. Чи яг нэг юм хөгжмийн матрикс шиг юм аа. Тэгээ Матриксийн Нэё шиг юм байна гэж хэлсэн ба. Учир нь Нэё болохоор хөгжмийн яг киноны Нэё ертөнцид ордог яг бүрэн ойлгож удирдах чаддаг төрөлхийн авьяастай гинэ. Хоорондоо холбоо те яаж аяын нөхүү яаж үгийн холбоо гэдэг бүр төрөлхийн авьяастай хүн юм байна. Ингээд Нэё гэдэг
нэртэй болсон юм байна шүү дээ. Keanu Reeves-ийн бүтээсэн дүрнээс Тийм, сэдэглээд тийм. нэр өгсөн юм шүү. Тэр чинь болохоор NEO биз дээ Яг унаа. тэгээд Тэнгүүд нь чи юу нь бол Matrix шиг юм аа гэж хэлсэн юм байлээ л дээ. Тэгээ Neo гэдэг нь шин, Yo гэдэг нь одоо R&B хипхоп соёлын хиллэг гинэ. Тэгээ хослуулаад Neo гэдэг юм нэртэй юм биш үү? Чи өөрөө ч бас дураараас сонгоцсон нэр бол биш юм байна. За ингээд карьер руу нэхлээ. 2000 онд нөгөө хамтлаганд таарсан тэгээ татан буугцын дараа уул нь Columbia Records-ны юутай ганцаарантаа гэрээ байгуулсан юм байна. Тэгсэн чинь нөгөө аль хэдийн ингээд цомог могийн биччихээ цацах гад ингээд байжсна гинтл юу болсон юм бэ? Энэ Records нь гэрээгээ цуцалцсан. Тэг ингээд яахаа мэдэхгүй байдалд орсон маа. За тэгээд Америкийн дуучин Marcus Houston Чир охин гэдэг дууг нь сонссон маа юм л да. Тэгээд Neo тэр үед нь гараагүйсэн цомгийнхаа анхны сингл болгоод ер нь гаргахаар төлөвлөж исэн юм байлээ. Тэгэд энэ дууг сонсчод хүүе энэ ч та тавгүй сайхан дуу биш тэгээд Houston уг дууг нь ахиж дуулахаар бичээд Whitney Houston бичээд 2003 онд MH цомгийнхоо сингл болон гаргасан. Маш алдартай дуу. За энэ дуу гаргаснаар Neo болохоор шилдэг дуу зохиогчор хүлээн шууд зөвшөөрсөн байдаг. За ингээд өөр нь алтартнууд ингээд дуу зохиолох гэдэг араас очрлж эхэлсэн юм л да. За дараагийн 2 жилийн хугацаанд мөн өөртөө зарцуулаагүй дуу гаргаагүй ерөөсөө Neo дууга бичсээр л байсан. Тэгээд тэр олон алдартай дуунуудын зарим нь одоо хүртэл аль бие усаар цацагдаагүй байгаа гэж шүү дээ. Тэгэхээр одоо урын санданд шин дуу зөндөө байгаа гэсэн үг. За ингээд Neo Америкийн дуучин Мариод зориулаад чамайг хайрлаа гэдэг дуу бичсэн шин нээлтгүй тесрэлт болсон байгаа. Энэ дуунд Billboard Hot 100-д нэгдүгээр бичгтээд ороод ирсэн. Дараа нь 9-7 хоногийн турш бүр дандаа нэгт байсан маа. Дуу амжилттай болсны дараа болохоор Keanu Davis LA Records-тай альбан босоод гэрээ байгуулъя гэдэг альбан бос уулзалт зохион байгуулсан маа л да. Яг тухайн үед нөө шинэ гэрээ байгуулахыг хүсээгүй юм байна л да. Яагаад тэгэхээр нэг Records-тай гэрээ байгуулсан чинь нөгөө цуцалсан шүү дээ. Цуцлаад ингээд за би юу нэг Records-тай гэрээ байгуулахгүй дээ гэж тэгжсэн ч гэсэндээ Jay-Z-ийн үүргэрэл байсан учраас Neo шинэ гэрээ байгуулад компани удирдлагуудад үүрэг гүйцэтгэсэн байдаг юм билээ бас ингээ орсон гэсэн үг. За ингээ 2006 оны ихээр болохоор Neo Def Jam-аар дамжуулан In My Own Words нэртэй анхны цомог гаргасан байдаг. За алдартай 2 дахь сингл нь So Sick гэдэг дууг сайн мэдэх бах тийм ээ. Дууг орсон энэ дунд болохоор энэ цомог нь Billboard-ийн бол 200 шууд нэгдүгээр байрт ороод ирсэн. Тэгээ худалдаанд гарсан эхний 7 хоногт л гэхэд 301,000 гаруй борлогдсон гэж. Ерөөсө бүүм хийсэн юм билээ. За 2007 оны 5 сарын 1-нд болохоор Чамаас болж нэртэй түүний 2 дахь цомог нь бас гарсан байдаг. Тэгээд энэ бас гарсан даруйдаа амжилттай болоод Америкийн нэгдсэн улсад 251,000 борлогдоод Billboard 200 бас л нэгдүгээр бичгтээд ороод ирсэн маа л да. Энэ амжилт нь болохоор Neo түүний 2 дахь номер 1 цомог гэдэг даалтрыг авчирсан байдаг. Тэг бүгдээрээ цагаан алтаар давхар баталгаажсан энэ 2 цомог нь хоёулаа. Ингээ 2007 оны 12 дугаар сард Neo тухайн үеийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвсчихсэн сенатор байсан Барак Обамагийн зориулсан хандивын тоглолтод нь бүр урилгаар очиж ингэж оролцож исэн юм байлээ. Тэгэхээр Барак Обамаг дэмждэг байж тээ. Тэгэхээр тэр үедээ аль хэдийн хүмүүст хүрсэн байсан л гэсэн үг. За хамтраалагчаа танилцуулаад үргэлжлүүлье. Нэвтрүүлэг хамтраалагчаар хурдан хэмнэлттэй хамтдаа Red Panda төргөө хоолны газрыг танилцуулъя. Red Panda төсөл нь Хятад сүлжээ хоолны газрын төсөл. За гэр бүлийн бүх гишүүдэд зориулсан амт чанартай, хэм дунтэй, тав дахьтай орчинд найрсаг түргэн үйлчлэгээ хэрэглэгчтэй хүргэх зорилготой 12 сарын 21-ний өдөр анх нээлттэй хийсэн. За анхны салбар нь болохоор Ярамгийн Номин Акрад байрлуулсан. Хоёр дахь салбар нь Таван богдын эсрэг талд Номин United-д нээсэн бол одоо гурав дахь салбараа нээжиж гурав дахь салбар нь Ихтлгүүрт нээсэн байна. За эднийг түргэн үйлчлэгээ тав тухтай орчинтой чанарва амтыг нэгт тавьд юм байлээ. За тэгээ хямд үний бодлоготой буюу нийт хүн амд чиглэсэн хямд үний бодлогыг баримталдаг гэдгээр онцлогтой. Тэгэхээр түргэн үйлчлэгээ тав тухтай орчинд очиод манай хүмүүс хооллоод буюу тий амтыг намтлаад үзээрэй. Улаанбаатар хотод 45804-өөс дээш худалдан авалтанд хүргэлт нь үнэгүй байлээ. Утасны дугаарын хувьд бол 70 70 17 17 17 17 уцтаж болно. За тэгээ ирж үйлчлүүлсэн тохиолдолд үндсэн хоолоо амталсан будгааны хамт 15888 төгрөгөөр харин үндсэн хоолн дээрээ амталсан будаа, өндөгтэй дахианы ясны шүл, шанцтай мантуун бууз, ундааны хамт ерөөсөө 19888 төгрөгөөр худалдаж авах боломжтой болчихж байгаа байхгүй тий. Маш олон төрлийн хоол хүрээд ирчихэж байгаа. 20,000 төгрөнд бол хөрхөн подкаст гараад ирэх. За холбогдох хүчийн дугаарын 70 70 17 17 тийм ээ бас хургуулаад авчих юм байна. Social аяг нь Red Panda Chinese Express гэдэг ахаар гараад ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан хурдан хэмнэлттэй хамттай Red Panda төргөө хоолны газар хамтран ажиллалаа. Баярлалаа. За үргэлжлүүлэн мэдээллийн хүргэе. За нийгэм 3 дахь цомог нь 2008 оны 8 сарын 5-нд олон улсад бол тэр чигт ингээд худалдан зэрэг гарсан юм билээ. Тэгээд цомог Америкийн нэгдсэн улсад гарсан эхний 7 хоногт 250,000 борлогдсон. Billboard 200 бол 2 дугаар байранд буюу эхний 2 цомог арай гүцээгүй. Жохон буураад ингээд ороод ирсэн. За тэгээд 2008 оны 12 дугаар сард болохоор нь Barbra Streisand би ярьж өгсөн тийм ээ. Хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээний хүрээнд Kennedy-гийн төвийн хүндэтгэлийн тоглолтод бас урилгаар очиж оролцсон байт юм билээ. За 2009 онд Billboard сэтгүүл түүнийг
түүнийг 2000-ад оны хойш 10 жилийн 57 дахь шилдэг уран бүтээлчээр бас шалгаруулсан байдаг. За 2009 оны 9 сарын 2-нд хамгийн их хит болсон буюу The Collection гэдэг цомгоо Японд гаргасан юм байна. Японд бас илүү алтартай гэх юм уу. За 2011 оны 2 сарын 25-нд Их Британд аялан тоглолт хийгээрээ тэрээр шин цомгоо хайр ба хүсэл тэмүүлэл гэж нэрлээд 9 сард худалдаанд гаргаж байгаа гэж тэргээр нэг бүүн болсон боловч энэ цомго нөгөө урьдчилсан байдлаар гарсан байсан тул нэр нь өөрөөр гарах нь бол батлагдсан байдаг. Red гэдэг нэртэй юм билээ. За Америкийн рэпер Pablos нэгэн ярилцлаганд Neo-тай хамтран цомог гаргахаар төлөвлөж байгаа тухай ярьсан буюу за эндээс хойш тэгэл дандаа алтартнууд хамтарч эхэлсэн. За мөн Mary J. Blige, за GB, Beyoncé, Monica, Alexandra, за тэгээд Willow Smith нарын удахгүй гарах цомгод нь дуу зориулаад бичиж эхэлсэн юм л да. За мөн сургуулийн өмнөх насны хүүхдийн Fresh Band гэдэг шоунд оролцсон юм билээ. Энэ болохоор 2011 онд Японд болсон тоглолт юм байл. Тэгсэн чинь Японд яг тэр 2011 онд маш хүчтэй газар хөдлөлт болж байсан. Тэгээд тэнд олон уран бүтээлчд оролцож байхад ихэнх нь юу ингээд цуцалсан юм билээ. Үгүй газар хөдлөл болж байгаа нэр тийш яаж явах. Тийм чинь тэн дуулаа зогсож байгаа юм да. Тэргүй шүү дээ. Талбарууд яа. Тий, харин тоглолтоо цуцлаагүй цөөхөн уран бүтээлчтэй нэг нь болохоор Neo байсан. За ингээ 2011 оны хавар Neo Pitbull ямд Give Me Everything гэдэг дуунда нэр Afrojack нартай хамтран тоглосон. Энэ дуу нь орсон байдаг. За Billboard Hot 100-д 1-р бичигдээ дахиад ингээд 1-р тураад ирж байгаа. За 2012 оны 1 сард болохоор Motown Records руу шилжсэн буюу нөгөө рекордсоо солилцсон гэдгийг бас мэдэгдсэн. За тэгээ Motown орохдоо ямар гэрээ байгуулсан гэдгсэн чинь за энд орчоон. Гэхдээ дээрээс нь ерөнхийлөгч уран томилогдсон юм билээ. Давхар, продюсер, дуу зохиогч, зөвлөхөөр нь ажиллаж ирсэн. Тэр альбом тушаал дахиад ингээд явцсан гэсэн. За 12 онд Neo дуу зохиогч Алдрын танхимаас Hal David Starlight-ийн нэрмжит шагналыг хүртэж чадсан. Энэ шагналыг хэн дүүгдэг юм бэ гэдгсэн шагналыг уран бүтээл хийхээ оргилд бүр хүртсэн. За анхны дуунуудаараа хөгжмийн салбарт ихэнх нөлөө үзүүлж байгаа авиаслаг дуу зохиогчдод л олгодог цөөхөн үед авсан юм шагнал авсан юм байна. За Neo-гийн хөгжмийн ерөнхийд нь болохоор R&B, бас хаяа, pop, hip-hop урсгалыг багтаадаг буюу ер нь бүхэл чиглэлээр ингэж дуу бичдэг юм билээ. За хөгжмийн нөлөө хэн нөлөөсөн гэхээр Michael Jackson байна, Luther Vandross байна, Babyface байна, Blackstreet байна, Usher нар багтсан байдаг юм байна. За 2011 онд болохоор Cartoon Network-ийг мэдэх байх тийм ээ хүүхэлдэйн киноны Neo-ро хандсан гинэ. Хүүхэлдэйн кино бүтээх гэж амаа чи ингээд туслаач гэгээд Neo-д хандсан. Тэгээ Neo энэ шоуг болохоор I Heart Tuesday гэд нэрлсэн ба. Тэгээд энийг эгчтэй зориулж бүтээсэн гэдгийг мэдэгдэжсэн. Гэхдээ уул нэг гарах гад нэлээ хүлээлттэй байжсэн ч гэсэндээ Cartoon Network-ийн энэ юусоо цацаагүй цуцалчихсан байлээ. За одоо тэгвэл хувийн амьдрал руу нөрөө тийм ээ. Жог адармаатай амьдралтай юм билээ. Яасан гэдгсэн 2005 онд Neo-гийн тухайн үеийн найз бүсгүй болох Jessica White хүү төрүүлсэн. Яг үерхэж явах хугацаанд хүү төрүүлсэн л дээ. Тэгсэн чинь хожим нь энэ нөгөө Neo-гийн хүүхэд биш гэдгийг нь бол тогтоосон буюу найз бүсгүй нь өөр хүнтэй давхар явж байсан. Оо хорвоо, хорвоо гэж. Тэгэд өөрийнхөө хүүхэд гэж бодоод өсөж байсан юм уу те? Үгүй тухайн үед л өөрийнхөө хүүхэд л гэж бодож байсан. Тэгээ нөгөө шинжилгээ хийсэн чинь өөрийнх нь хүүхэд биш байсан. Бэн лээ. За ингээ 2010 оны 6 сард тэр үеийн найз охин болох Манита шоутай хамт анхны хүүхдээ 2011 онд төрхийг хүлээж байгаа гэдгийг аль бие усаар зарласан. Тэгээ шоу болохоор 2010 оны 11 сард охиноо дутуу төрүүлсэн юм байлээ. За тэгээд охиноо төрүүлэхдээ төрснийхэн дараа болохоор Neo хэлжсэн л та. Би өмнө нь дурлаж байсан ч гэсэн энэ надад хизээж мэдрэгдэж байгааг юм шиг санагдаж байна. Анх удаага л хайртай очирсан юм шиг санагдаж байна гэж хэлсэн. Охиноо анхаарчаад. За ингээд шоу Neo хоёрын хоёр дахь хүүн болох 2011 оны 11-р 10-р сард төрсэн байт юм байна. За ингээд салцсан. Энэ хоёр суугаагүй. Зүгээр найз бүсгүн л хоёр хүүхдийн л гаргаж байгаа юм л та. Салсан шалтгааныг хэлж өгнө. Айгуу сонио салсан. Ингээ 2015 оны 9-р сард дуучин Crystal Rina Williams-тай сүйт тавьсан. Тэгээ хүүхдтэй болох гэж байгаагаа шууд зарласан байдаг. За тэгээд тохсод бол 2016 оны 2 сарын 20-нд аль бие усаар гэрэлсэн. Ингээ 16 оны 3 сард анхных нь хүүн мэндэлж байгаа юм л та. Тэдний хоёр дахь хүүн болохоор 2018 оны 6 сард мэндэлсэн. Гэсэн чинь яг 2020 оны 2 сард салах өргөдлөө хосууд бол хоёр талаасаа бий. За ер нь эхнэр л өгсөн байсан. Өгцөн ч гэсэн зөө буцаага татцсан. Яасан ингэ гэсэн чинь 2020 онд ковид гарсан шүү дээ. Ковид гараад нөгөө бүгд л хөл хорионд ороод л ийш тийш явах боломжгүйсэн учраас нөгөөдөл чинь гэртээ нэг гэртээ ингээ байхаас өөр аргагүй байсан. Тэгээ нэг гэртээ байжгаад за давгүй залуу ч юм уу да гэд уучлсан юм шиг байгаа. Тэгээ цаа салхаа боллоо гэд эргээд хамтдаа байж эхэлсэн. Гэхдээ энэ хоёрын хосуудын одоо 3 дахь хүүхэд нь болох охин нь 2021 оны 6 сард мэндэлсэн буюу ковидын дараа ингээд мэндэлсэн маа. Ингээ 22 оны 4 сард хосууд Лас Вегас ёслын үеэр ахиад тангараг ургасан маа. Хурминий тангараг ургадаг шүү дээ. Тэгтэл 4 сарын дараа яг ингээ тангараг ургаснаас 4 сарын дараа болохоор Кристал Нью-Йорк гэрлэлтээс гадуур хүүхэдтэй болсон гэх үндслээр салах хүртлөө өгсөө.
Тэгэхээр эхнэрээ араар нь тавьсан. Оо хорвоо. Их 50 амьдрах заяа байна уу гэж. Ингээ 23 оны 1 сарын 26-ны Нео болон Кристал нар салалтаа эцэслэн шийдвэрлсэн. Тэгээд уул нь өөрөө Неогод гэр бүлээ аварч үлдэхийг нэлээ хүсээд илэрхийлжсэн ч гэсэндээ Кристал болохоор эцсийн шийдвэр гаргасан. Үгүй би чамтай эргээд нийрэхгүй гэдгсэн. Тэгээд салалтаас хойш болохоор Нео хүүхдүүдийг анхаарал хандуулад аав хүний үүргээ бол биелүүлэхийг хичээж байгаагаас сэтгүүл төгснөл байлаа л дээ. За энэ юу болоод араар тавилд юу болчихваа гэдгээс 22 онд юм бэлээ. Эхнэр нь Кристал нь одоо олон нийтэд ил тод мэдэгдэл хийсэн бүр ингэ хийсэн юм бэлээ. За Неог олон жилийн турш эмэгтэйчүүдтэй үнэнч бус харилцаатай байсан гэж буруутгасан. Нэг хүн биш юм бэлээ. Маш олон бүсгүүчүүдтэй араар нь тавьсан. Би олон удаа уучлсан. Одоо олж чадахгүй гэж хэлж байгаа. Тэгээ юу гэж хэлсэн гэхээр 8 жилийн турш би нүунийг хайрлаж, хүндэлж, гэр бүлээ хамгаалах гэж чадлаараа хичээлээ. Тэгтээ тэр намайг араар тавиад л байсан. Одоо би үндцийг тавьж байна гэж Instagram хуудасаараа бүр мэдгдсэн юм байлээ. За тэгээ энэ мэдээллийн дараа Кристал гэр бүлээ салах өргөдлөө гаргаад хүүхдүүдэд нөгөө нэг хүүхдүүдтэй асрамж тэтгэмж шаардаж гисэн маа. Харин Нео болохоор хариуд нь би гэр бүлээ аварч үлдэхийг хүссэн штэ. Гэхдээ би яг Кристалын шийдвэрийг хүндэтгэж байна гэж мэдэгдээд сэтгүүлчдээс тайлбар одоо хүсэхгүй байхыг л гуйсан юм билээ. За одоо би надад ч тайлбарыг өгөх юм алгаа гэд. Тэгээ өөрөө ер нь буруугаа хүлээн зөвшөөрөд уучлалт гуйсан байдаг. Зарим ярилцлагандаа өөрийнхөө хийсэн алдааг ойлгож байгаа, өөрчлөлтийг хүсэж байна гэдгийг бол хэлжсэн. Тэгээ шүтэн бичгч нь хоёр хуваагдчих гисэн. Нэг талдаа өмөржсэн нөгөө талдаа болохоор шүүмжилсэн буюу би чи ихнэр хүүхэдтэй юм байж яагаад ингэж ийм олон бүсгүүчүүдтэй холбогдоод идэм бэ гэд. Би тэгээ ямар бүсгүүчүүдтэй холбогдож ирсэн нэг бүсгүй юм уу гэдгсэн чинь нэг биш гэж гарч ирээд яг хин гэдэг нөгөө бүсгүүчүүдийн нэр хүнд нь одоо алдахгүй дэс бүгдийн нэрийг нууцсан бэлээ. Тэгэд олон зүгээр л олон гэсэн бэлээ. Маш олон бүсгүүчүүдтэй нэр холбогдож ирсэн гэсэн. За ингээ хууль эрх зүйн асуудлууд наараасаа үүсч эхэлсэн. 2022 онд эхнэрээсээ саллаад өргөдөл эхнэр нь салах өргөдлөө гаргаад Неогийн үнэнч бас байдал тулгуурлан гэр бүлийн харилцаагаа цуцлуулах хүсэлт тавьсныхаа дараа 3 хүүхдийн асрамж, мөн тэтгэмж, өмч хуваарлал зэрэг асуудлаар шүүх тандсан байна. Тэгээд шүүхийн шийдвэр гарахтаа юу гэж хандсан гэхээр Неог сар бүр хүүхдийн тэтгэмжинд $12,000, за эхнэртэй болохоор $5,000. За тэгээд хүүхдүүдтэйгээ байнга уулзж явах хэрэгтэй гэсэн. За мөн түүнчлэн Неог Кристалд зориулаад нэг машин болон үйлдвэрлэх хөрөнгө хувааж ингэж өгсөн байна. За тэгсэн чинь нөгөө нэг Кристалаас өмнө байсан амраг нь болох хоёр хүүхдийн гаргацсан нөгөө найз өхөн гэж яриад байгаа шүү дээ. Энэ шоу болохоор мөн тэтгэмж болон хөрөнгийн хуваа гэдэг асуудал үүсчихсэн. Нөгөө хоёр хүүхдийн гаргацсан юм чинь. Хоёр хүүхдээс нэг Нео хожим түүний хүүхэд дахиж төрүүлэх хэрэггүйгээр нөхөн өрчгөө мис асал хийлгэсэн гэж буруутгасан юм билээ. Ер нь бол юу яатсан нөгөө савны амсар бооно гэж ярьдаг шүү дээ. Боолгоо хийцэн билээ. Эхнийхээ найз бүсгүйг хоёр хүүхэд төрсний дараа цойлоо ахиж хүүхэдтэй болоод яах юм бэ чи савныхаа амсрыг боолгоо гэд боолгоод тэгээд энэ бүсгүй ахиж юусоо хүүхэд гарах боломжгүй болгоцсон гэсэн. За ингээ 2008 оны 2 сарын 19-нд Нео 2006 оны Range Rover машинаараа Жоржиа мужид улсын Кобможаар дайран өнгөрсний дараа хүчингү үнэмлэхтэй машин жолооц зэрэгээр баривчлагдсан байдаг. Тэгээд тэрээр 150 миль урттайгаар явж байсан. Тэгээ нөө тэр гурдных нь хязгаар болохоор 100 мл-с юм билээ. Тэгтээ мань хүн 150-тай явж байсан. Ингээ 2008 оны 6 сарын 20-ны өдөр Нео жолооны өмнөлөхгүй болгоомжгүй жолоо байрсан буруугаа өөрөө хүлээсэн байдаг. Түүнд 24 цагийн олон нийтэд тустай ажил хийх ял оноосон юм билээ. За 98 онд болохоор Нео Дэвид Уоллестай 7 жилийн хугацаанд менежментийн гэрээ байгуулсан гэдэг маргаа сүүлд гарч ирсэн л та. Яасан гэхээр Уоллес болохоор 15% ашиг нь аваад үлсний чи аваад ингээд оронд нь яваад мэрэгжлийн менежментийн үйлчлэгийг үзүүлье гэж хоорондоо тохирсон юм билээ л дээ. Тэгсэн чинь Нео удалгүй Лос Анжелес руу нүгээд карьер нь эд цэцгэлээд гисэн маа. За одоо энэ Уоллесийн эхнэр болох Тани Уоллесийн хийснээр эхнэр нөхөр хоёр юм билээ л дээ. Дэвид Уоллес хэд хэдэн удаа Неотой уцаар холбогдох гэж оролцсон ч ерөөсө бүтлгүүдэд болоогүй. 2007 онд Уоллес дуушны эсрэг одоо тийм ээ дүүргийн шүүхэд гомдол гаргаад гэрээг зөрчнөө улмаас учирсан хохирлыг нөхөн төлөвлөх болон бусад нэг хэмжлэг бол шаарддаг штеп. Одоо тэгсэн чинь шүүхийн маргаа хүлээгдэж байх хооронд харамсалтай нь Уоллес эхнэр Таниагаас салсан байна. Ингээ гэр бүл цуслах тухай тогтоолоор Тани шүүхэд нэг хэмжлээд гарсан мөнгнөөс нь шийдвэрийн одоо хитэн дүүргч юм бэ тэрийг олгохын Тани ол хувааж авах хэрэгтэй байсан юм байна л да. Гэсэн чинь дүүргийн шүүх энэ хэргийг хэрэгсэхгүй болгоод Уоллесыг давж саалдах хүсэлтийг нь хүлээж авах тэр хооронд нь 2012 оны хүн нөгөө шүүхтэлцэж байгаад нас орсон юм байна. Тэгээ нас орсон учраас энэ хэрэг ингэж хэрэгсэхгүй болоод дуусаад алга болсон гэсэн. За 2011 оны 8 сарын 22-нд болохоор Неог рэпер Pitbull, за DJ Afrojack нарын хамт шүүхэд өгсөн. Тэгээ яасан гэхээр тэдний Give Me Everything гэдэг дууны хүнд нэрийг нь дурдсан гэж мэдэгдэв юм бэл. Яг нь нэр оруулаа гэж хэлээ маргаалтаад байдаг шүү дээ ингэсэн. За шүүгчийн шийдвэрээр Pitbull түүний нэрийг ашигласан нь анхны нэмэлт өөрчлөлтөөр хамгаалагдсан гэж ер нь
дурдгдсан билээ. Тэгээ Питбул шүүхэд бол ялсан байлээ. За 2023 оны 3 сарын 20-нд хөрөнгө оруулагчийн хамгаалах хуулийг зөрчсөн хэрэгээр Америкийн нэгдсэн улсын үнэт цаас биржийн хорооноос ял авсан илэрсэн байдаг. За НЭО нэхэмжлийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ үгүйсгээгүй хэрнээ 400 мянга гаруй долларын төлбөрийг өөрөө барагдуулсан гэхээр учиртай л болоод барагдуулсан байгаа. За 2017 оны 8 сард НЭО эрүүл мэнд гэдэг баримтат кино үзснийхээ дараа веган хоолны идэглэн баримталж байгаа зарласан байдаг. 19 оны 2 сар тэрээр ярьцлага өгөхдөө 13.6 кг турсан гэж хэлсэн билээ энэ хоолны идэглэмээр. Тэгээд энэ веган хоолтой болсноор эдис маань сэргэж гин. Тэгээд өөрийнх нь төлөө хийсэн хамгийн сайн зүйлс энийг гэж нэрлэжсэн. Гэхдээ 20 оны 3 сард төлөөлөгч нь веган хоол идэхэ болсон гэж баталсан байлаа. За ер нь бол хар тамхи огт хэрэглэдэггүй. Архийг бага хэмжээгээр хэрэглэдэг гэдгийг олон удаа илэрхийлсэн байдаг. Шөнийн клуб, баян наадамд оролцдог ч гэсэн өөрийгөө ер нь хэтрүүлдэггүй буюу ингээд аюух барьдаг юм байна. Бага зэрэг л уудаг. Яагаад ингэж гэсэн чинь би ер нь карьераа шал дэмий зүйлээс болж сүйтгэмээргүй байна л гэж хэлсэн байт юм билээ. За нэг юм л байна да. Яг нь өсгөх санаа нь бол гэр бүлийн сахлалтын дараа тэгээд араар тавилтын дараа бол нэг хэсэг бол нэлээд унсан. Тэгтээ одоо бол зүгээр л болсон дөө. Хит хитэн кинонд бас тэр бүлийн амьдрал нь жоохон тогтворгүй юм да тий. Тийм бах. Ер нь хит хитэн кинонд бас дүр бүтээгээд авсан. За халзан толгоогоор уул алдартай шүү дээ. Гэхдээ анхандаа болохоор малгаанаас салдаггүй. Тэгээд яагаад малгай өмсөд юм бэ гэсэн чаар миний ус унаад байгаа маа гэж хошгондог байсан юм билээ. Тэгээд байнга малгай өмсдөг байсан тийм шалтгаантай л гэж. Манай хараад оноо BX шиг шүү дээ тий. BX-с малгай өмсдөг байсан. Нэог ч гэсэн малгайгаар нэлээд сайн таниад байдаг шүү дээ тий. За баярлалаа үргэлжлүүлэн дараагийн алдарт нь орцгоё. За сэтгэл хэсэг дээр Пак Чон Сик гэдэг жүжигчний тухай яриад өгөөч гэсэн маань энэ хүн маань өөрөө ямар нэгэн карьерч гэдэг юм уу яриад тах юм баг байхгүй хүн юм бэлээ. Тэгээ жишээлбэл одоо энэ хүний нэрийг хайлаа гэхэд хувийн карьер хандлаар мэдээлэл гарч ирэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ хүний талаар одоо ярих амарч боломжгүй гэсэн үг байх шүү. Тэгээд хамгийн сүүлийн уран бүтээл нь гэсэн бараг 2014 он тэрнээс хойш бол харагдахгүй. За тэгэхээр өнөөдөр танилцуулах алдарт нь орцгоё. За хааны нар зүгээр энэ бол хайр, паста, продюсер, цахирмаа дэлгэрэх цагаар гэх мэтчлэн бүтээл дүрвтэйж байсан жүжигчин Кун Хёжиний тухай танилцуулъя. За уг нь энэ хүнийг бол 2023 оны 10 сард би хэдий ярьсан. Тийм учраас яг нь одоо л ярьж байгаа болов уу гэж бодож магадгүй бараг 2 жил өмнө ярьсан гэсэн үг шүү дээ. Тэгээд тухайн үед яригдчихсэн мэдээлэл хүний амьдрал юм чи ингээд маш олон мэдээлүүд шинжлэгдэж байгаа. Тэр үед яриаггүй үлдсэн зүйлсүүд их байгаа учраас өнөөдөр шинжлээд мэдээллүүдийг орчуулад ярьчихж байгаа шүү. За энэ жүжигч маань 1980 оны 4 сард төрсөн. За ингээд эхний баримт нь үндсэрхэг үзлээсээ болоод найз залуугаасаа салж ирсэн удаатай байна. Өө за. За тэгэхээр эхлээд шууд бага насаас нь эхлээд яриад за яг яаж яваад найз залуугаасаа салах болсон тухайнаас ирчээ. За нэг эрэгтэй дүүтэй тэгээ багаасаа аавын одоо жинхэнэ эрх охин байсан. Аав нь түүнийг маш хэрэглүүлдэг, үргэлжил ингээл хамт охинтойгоо цагийг өнгөрүүлдэг. Бага насаа ингээд дурсаар баг аавынхаа өөр дээр ингээд тоглосоор байгаад өнгөрсөн гэж хэлэхэд хэлсдгээргүй. Ямар сайн даавтайгаа тоглосоор байгаад ингээд даалгавраа хийх завч л олддгүйсэн гинэ. Уг нь ч одоо хүүхчин даалгавар нь очил намаа ингээл суух хэрэгтэй шүү дээ, тий. Гэсэн аавтайгаа байнга цагийг өнгөрүүлж ингэж тоглолдог. Эсвэл ч нөгөө эцгийн хайранд өссөн гэж хэлж болно. Тэгтээ аав чор нь хоёулаа их тийм нарийн хүмүүс гинэ. Тийм хошин шогийн мэдрэмжтэй хүмүүс байдаг шүү дээ, тий. Яг тийм хүмүүс жишээлбэл жүжигчин хүмүүсүүд Куннури гэдэг нэр өгч байсан. Энэ маань өөрөө бөмбөгөөр тоглох гэсэн утгатай үг. Харин хүүдээ болохоор Кунцагийн буюу бөмбөг өшөглөх гэсэн нэрийг өгч байсан гэж байгаа. Яг наргаал болгож ярьсан юм шиг бол би та хоёр чинь тий. Ийм бөмбөгтэй холбоотой нэр өгч байсан шүү дээ гэд. Овг нь өөрөө Кун учраас одоо ардаас нь нэрийг нь одоо нуурий ч юм уу тий Чагэ гэдэг өгчхөр айгу тийм одоо нэг бүтэн үг болоод гараад ирчихэж шүү дээ. За гэвч ээж нь эцэст нь ингээд охиндоо Хёжин гэдэг нэрийг харилсан байдаг. За тэгээ жүжигчин маань дунд сургуульд байхдаа 3 жил Австралид амьдарч исэн. Гэтэ яагаад ч юм ингээд энэ жүжигчин харахаар хинч гадаадад сурч амьдарч исэн гэж харддаг гинэ. Дандаа л нэстэ жинхэнэ солонгосын уугуул иргэн гэдэг шиг те. Цусны солонгос гэдэг шиг. Гадагшаа бол амьдарч байгаа гэж бодоод юм шиг байлээ. За яагаад бага байхдаа ингээд гадаад руу сурах болсон бэ гэхээр эцэг их нь 2 хүүхдээ гадаад хэлтэй те англи хэлтэй хүүхд болгоё гэж бодсон. Тэгэд Австралийн солонгосчууд маш багатай хотод 2 хүүхдээ сургуульд оруулсан. За тэр сургууль нь бол ингээ гадаа нь баг ингээ зэрлэгтэй ой амьтд ингээл явж идэг тийм сургуульсан гэсэн. Тэгэхээр тийм чөлөөтэй орчинд өсч төрсөн шүү дээ. За ингээд гадаадад сурч байхдаа жүжигчин маань Тайван хөвгүүнтэй үрэх болжээ. За яаж үргэсэн бэ гэхээр сургууль дээр нь ингээ хостойгоо бүжиглэх нэг юм бүжиг үдшилэг болсон юм байна. Тэгсэн чинь тэр Тайван залуу эхэлж ирээд чи надтай хамт бүжгэнд явах уу гэж асуугаад за яг тэрнээс хойш ингээд баг хоорондоо ярилцж байгаад ингээд сүүлдээ дотносоод үерхэж эхэлсэн. За тэгсэн чинь нэг өдөр нөгөө Тайван найз залуу нь асуусан гинэ. Ингээд танаа улсад хамгийн царайлаг мундаг жүжигчин ч одоо ямар залуу байна гэдэг ингээд эрэгтэй жүжигч асуусан. Тэгэхээр нь аюу өөртөө итгэлтэй. Тэгээ манай улсад бол энэ Жон Унсон гэдэг жүжигчин маш алдартай. Энэ хүн бол манай улсын хамгийн царайлаг залуу гэдэг Жон Унсон жүжигчний зургийг харуулж л дээ. Тэгсэн чинь нөгөө цайваа найз залуу нь наад чи манай Энди Лав гүцгүүл юм шүү гэж хэлсэн. Балраа.
Тэгэхүүр яах вэ хүн үнцэрхэг үзэл төрнө шүү дээ энэ үе тий. Яхаарад чи 50 залуу 50 жүжигчний өмөр би ч гэсэнтэй энэ солонгос жүжигчний өмөрнө гэд. Ингээ хоорондоо гүй Энди Лав илүү царайлagгүй Жонусоо илүү царайлаг гэж ингээ маргалцаар байгаад үүний эцэст бол энэ үнцэрхэг үзлээсээ болоод 50 найзлуугасаа салж исэн бахны. Гэтэ ингээд гадаад хүмүүстэй найзлахаар нэг юм цаанаасаа байгаад идэм билээ. Ясны юм яваад Би Монголд бол одоо ам ихчтэй ингээд манай монголчиг л ярихгүй шүү дээ. Яг гадаадд очиод ингээд би ч одоо ингээд хятад Мянмар гэл ингээд айгу олон улсын найзтай. Хэлээ Монголын тухай л ингээд ганц юм ингээд ярингууд шууд ингээд нүд гэрэлтэй л яахаараа яар наач монголчин юм биш гэлээ шууд тэг тийм аа. тэгэд юм лээ. Өөрөө дургүй байсан баг өмөр санагдал тэр чинь бөө ирүүл болж байгаа шүү дээ. За дараагийн баримтанд чадварлаг жүжигчин урлагийн гарагаа эхлээд модельоор эхлүүлсэн. Тэгээд жүжигчний гарагаа 1999 онд Memento Mori гэдэг кинонд тоглож эхлүүлсэн байдаг. За тэгээд түүнийг солонгосчууд бүтээл сонгох маш юм чадварлаг нүдтэй гэж хэлдэг юм лээ. Тэгэхээр тоглосон кино болгоны хит болдог. Тэгээд бүгөрч орохгүй романтик инедмийн жанрын хатан хаан гэж нэрлэгддэг. Тийм ерөөдөө ингэж хэлдэг юм байлаа. Солонгосын юм романтик комеди жанр баг энэ Кун Южин жүжигчин байгааг бол одоогийн байдалд хүртэл хөгжихгүй байсан баха гэж хэлэгддэг. Тэгэхээр тэр жанр бол ингэ тэр чигт бадцсан бахна шүү дээ. Тэгээ 2000 оноос хойш одоо хүртэл гол дүрийн жүжигчнэр ажиллаж байгаа. Ер нь нэр хүнд нь буураад эхлэхэд та ажигласан байх. Гол дүр тоглохоос илүүтэйгээр туслах дүрлүү ингэ уусаа тал болчихсон шүү дээ. Гэтэл жүжигч маань одоо ч гэсэндээ дандаа гол дүр тоглож байгаа. За тэгээ түүний тоглосон бүтээлээс хамгийн өндөр рейтингтэй 31.3% рейтингтэй бүтээл байсан бол хамгийн бага нь 12.9% байсан. Гэвч энэ хамгийн бага үзүүлэлт нь сайхан шинжлэгдсэн. Имино жүжигчтэй хамтран тоглосон кино нь 2025 онд нээлттэй гэсэн оддоос асуу гэдэг. Сансарт энэ хоёр зүгт мөхтрүүлэл хайр дурлал болох шүү дээ. Бөө юм болоод тест. Тэгсэн чинь энэ драмын үзүүлэлт бүр 1% руу орсон. Энэ уран бүтээлийн чинь хөрөнгө оруулалт нөгөө маш хэмжээний тэдэн тэр бүмэн хөрөнгө оруулалт хийсэн байсан чинь кинон амжилт олов бүр сүүлдээ 1% орсон байхгүй. Тэгээ 1 гэдэг чинь бас хэцүү шүү дээ. Яаж тэг рүү орчихгүй. За ингээд сүүлдээ мууцаар байгаа л тэгээд энэ кино маань дууссан. Нэг өсний бол хамгийн том бүтлгүүтэл болсон гэсэн. Тэгэхээр 2025 оны хүртэл уг нь сонгосон уран бүтээл болгоно л хит болдог байсан юм бэл. Энэ дээр л алдчихлаа та. Энэ дээр л нэг манай жоохон хазгаа гიშгчүүдээ л гэж бодсон. Зохиол мөхөл мөс юм болов яасан юм бэ? Өөдөөд нилийн яригдчихлээ тал талаас нь шүүмжилж илээ. Уг нь ингээд гол дүрийн жүжигчт нь алдартай байх юм бол ядчил тэг гадаад талаас одоо олон улсын үзэгчид их үздэг гинэ. Тэр жүжигчэндээ болоод тэгсэн чинь олон улсаас ч тэр дотоодын үзэгчид ч гэсэндээ маш бага үздэг гэж байгаа байхгүй. Мундаг хоёр жүжигч болж байгаа байхгүй. Тэгэхээр бүтээл нь одоо зохиолч юм уу тэр найруулагч юм уу те маш олон талаас л жоохон явцгүй болсон юм болоо даа гэж бодсон шүү дээ. За хамтралчид танилцуулаад өргөжлүүлье. Чухал үедээ Pinon, Payon цахим зээл аппликейшн. За хамгийн чухал үедээ хаанаас санхүүгийн шийдлээ хайхаа та мэдгүй байгаа бол та Payon харилцагчтай зориулан Pinon шин зээлийн бүтээгдэхүүн нэвтрүүлсэн байгаа юм байна. Тэгэхээр Payon аппликейшнаараа 45 хүртэлх сая хүртэлх төгрөгийн орон сууц барьцаалсан зээлээ чухал үедээ 5 минутанд шийдвэрлээд авах боломжтой болжээ. За Payon аппликейшн захим зээл 6 хүртэл хувийн төлөх үйлчилгээ, лизингийн зээл, автомашины зээл, барьцаад зээл гэсэн хэрэгцээ бүр тохирсон бүтээгдэхүүнтэй. За тэгэхээр цалин, бизнес, мал зэрэг олон төрлийн аргаар та орлогоо нотолдог юм давуу талтай байлаа. Гар утасныхаа та Play Store юм уу App Store-аас татаад ингээд суулгачих нэ. Холбогдох хүчний дугаар нь 7533 11 11 7533 11 11 гэсэн дугаар байна. Social хаяг Payon гэж хахаар мэдээлэл гарч ирнэ. Баярлалаа хамтран ажилласан чухал үедээ Pinon, Payon цахим зээлийн аппликейшн байлаа. Баярлалаа. За одоо гол хэсэг бол хайр дурлал руу орцгоё. За энэ жүжигчний маань хайр дурлал их алдартай бүр одоо жүжигчний гараа эхлүүлснээс хойш л тэр хайр дурлал нь яригддаг гэсэн байлаа. За ингээ эхний үерхэл нь жүжигчин Рюсенбом гэдэг жүжигчинтэй 2002 онд нэг уран бүтээлд тоглоод за ингээд дотн сууж үерхсэн. Гэхдээ энэ 2002 онд нэг уран бүтээл тоглохоос өмнө кино наадам дээр өмнө таарчсан гинэ. Тэгээд тухайд найз залуу нь харин найзлууд болоог байгаа штэ. Шилдэг шин жүжигчин гэсэн шагналд нэрээ дэвшүүлж исэн. Харин Кунгюжин жүжигчин маань тэр шагнал гард болоослын баг нэлээ хорд бүр хамгийн зах цуужсэн юм шүлээ зайлвал. Найзлууд болохоор бүр хамгийн уртлын игнэнд шагналд ингээд нэрээ дэвшүүлээ суужсэн. За ингээд жүжигчин Рюсенбомыг харсан чинь маш царайлаг залуусан гинэ. Өмнө нь яг тоглосон уран бүтээлүүдийн тодорхой хэмжээнд бас адилхан нэг салбарт байгаа хүмүүсийн хувьд бол харсан л ах л та. Гэхдээ яг ингээ боддоор харсан чинь үнэхээр царайлаг залуу байсан. Тэгээ цав цагаан царайтай. За тэгээ ингээ Кунгюжин жүжигчин маань өөрөө им онгордуу залуу дуртай юм лээ. Давхраагүй нүдтэй залуу дуртай. За тэгсэн чинь удалгүй нөгөө жүжигчин залуу маань шагнал авахгүй тайз руу гарсан чинь бүр үнэхээр дог харагдсан гинэ. Цэвэрхэн цагаан царайтай те яг өөрийнхөө сонирхол үнэхээр жиг тасархай амтан гараал ингээ шагнал авч байгаа харагдсан. За ингээ удалгүй нэг мэдсэн чинь хамт уран бүтээл тоглохоор болсон. За тэгээ уулзаад ярилцаад үзсэн чинь өөстөд ажгүй яриа хөөрөд юм залуусан гинэ. Ингээ ярилцаа үзсэн чинь
нөгөө юм нэвтрүүлгийн камерууд гэдэг чинь нэвтрүүлгийн зураг авалтуулаад ингээл өө сайн байна уу юусан бом жүжигч ингээд камер ирсэн чинь сайхны хүртэл ингээл нэг тийм хээгүү ярьж яснаа яг камер ирэнгүүд ингээд догд царай гаргаж поз моз авч маад тийм айгүй намбар болоод хэлсэн гэнэ лөө тэгэхээр л за ёо энэ бол өстой чи хот залуу юм байл гэж бодсон гэж байгаа. Юу тэ уг нь ихтэй ажгүй хээгүү залуу болоо гэж бодож ирсэн шүү дээ тий. За энэ бол хот залуу гэж бодож ирсэн гэж. Гэхдээ дараа нь бодоод тахад бол нэг жоохон нууцхан атаархал байсан гэнэ. Хоёулаа адилхан жүжигчнэр сурж ирсэн тиймэрхүү зүйл байхгүй. Ерөөсөө нэгэн модельээр нөгөөт нь бол ингээл нэг ахан найруулж байгаа л санамсаргүй байдлаар урамтал тоглоод эхэлсэн шүү дээ. Тэгсэн чинь нөгөөт нь болохоор гялалцаа шагнал аваад ингээл одуулаа явуулдаг. Гэтэл би болохоор тийм шиг суучаас нэг юм жоохон тий юу байсан юм шиг байлаа, нэг юм хардах зүйл байсан юм шиг атаархал гэхүү тий. За тэгээ дараа нь үерхэд нэг инээдтэй зүйл болсон нь баг сургуулаа нэг ангид байсан гинэ. Нойруу. Тий. Тэрийг мэдээгүй. Мэдээгүй дараа нь яг үерхэж эхлээл те. Гүй чи ихэд нэр баг сургуулаа хаан төгсөн гэхээр тэнд төгсөн гэсэн чи. Өө тийм би бас тэнд төгсөн шүү дээ. Өө тэгээд чи хэдвэр анги байсан гэсэн чи яг тэдвэр ангид ингээд нэг ангид байсан. Тийм тэгээд конёжин жүжигч маань яг удалгүй шилжээд завцсан шүү дээ. Тийм учраас удаан бол сураагүй ч гэсэндээ хамттай байсан. Тэгээд хоёулаа хамт сургууль дээр очсон маа. Сургууль дээр очиж сургуулийн гадаа байдаг нөгөө тоглоомын талбай дээр энд би ингээд тоглодог байсан гэж нөгөөтгөн ч гэсэн бас энэ тоглодог байсан гэж яриад тэгэхээр хоёулаа яалтчгүй энэ бол ингээд хамт тоглож исэн юм байна гэж ярьж исэн юм лээ. Хувь тавилаа. Уг нь бодохоор өстой жинхэнэ хувь тавилан юм шиг сонсож шүү дээ. За тэгээд тэдний тоглолтын драма дуусмагт сонины ихний нүрэнд тэднийг үерхэж байгаа буюу гарчиг нь бид үнэхээр бие биедээ хайртай гэсэн гарчигтайгаар үерхлийн мэдээлэл нь цацагдсан. За тэгээд жүжигчин маань яаж яваад энэ мэдээлэл задарсныг бол мэдэхгүй. Гэхдээ аав нь бол их баяртайгаар хүлээж авсан маа. Яагаад тэгэхээр охин нь тэр үерхэлтэй биш юм билээ аав нь миний гол нь охин нь сонингийн ихний нүрт гарчиж тийм. Тэр сонингийн ихний нүрийг хайчлаад хадгалсан гэж байгаа. Одоо ч гэсэн. Тэн дээр юу ч байсан хамаагүй юм уу? Хамаагүй тэр үерхэл байна уу, юу байна уу хамаагүй. Гол нь миний охин л сонины ихний нүрэнд гарчлаа. Байсан чинь хадгалах юм уу? Мэдгүй одоо ааваас нь тарж байгаа юм байна. За ингээд тэд 13 жилийн турш Солонгосын төлөөлүүлсэн алдартай хос байсан. Тэг хүмүүс тэдний бүр гэрэлнэ гэж ярьдаг байсан боловч 2012 оны 4 сард салсан гэдэг албасаар мэдгдсэн. Ер нь үргэж байхдаа их маргалдаг байсан гинэ. Бүр нэг удаа маргалдаж байгаад зураг авалтын талбай дээр ухаан алдчихсан гэж шүү дээ. Хөөх. Тэг яага ухаан алдсан? Би гайхаад удаа хүн уур муур нүрээ зүрх мөрхөн цоглоод гэж юм. Зуны эд халуунд хэрэлцсэн юм байна. Солонгосын халуунч одоо гадаа эгчмэн зүгээр хоёр үг солиход л би өөрөө мууж ич унмаар байдаг. Тэрийг ч ойлгосон. Тэр амар халуунд энэ хоёр чинь хэрэлдээ тэгээд ухаан алдаж унжсэн гэж шүү дээ. Яана даралт нь ихсэн юм байна. Тэгээд тийм байх л одоо хар халуунд хэрэлдээд хар халуунд хэрэлдээд чинь. За тэгээд ямар тач түүний экс найз залуу Словак бүсгүүдээ гэрлээд одоо нэг охинтой аз жаргалтай сайн сайхан амьдарч байгаа юм билий. За ингээд хоёр дахь үерхлэн орцгоё. За дараагийн үерхэл нь Ижинү гэдэг жүжигчтэй 2014 онд болцож байгаа гэсэн мэдээлэл гарч ирсэн. За тэднийг ингээд орой гудамжинд болцож явж байгаа зурган цацагдаад за ингээд удалгүй албасаар бид хоёр уншиж байгаа нь үнэ гэдэг баталсан. Тэгээд анх кино албаны ажилтнуудтай бөөндөө уулзсан гинэ. Бөөндөө уулзаал ер нь тэгээд дараа нь ингээд жоохон татан совчдаг шүү дээ. За тэгээд удалгүй бол үерхсэн гэж байгаа. Тэгээд төстэй талууд их байсан. Хоёулаа модельор урлын гаргаа эхлүүлсэн. Загвар талдаа сонирхолтой тий. Тэгээд тухайн хүмүүс тэдний үнэхээр сайхан тохирсон хос байна гэж дэмжижсэн боловч ерөөсө 3 сарын дараа салцгаасан. Шалтгаан нь завгүй ажлын хувьслаас салцсан юм лээ. Эдгээр харин тийм биш байгаа тий. Юу тэгэл хаалтахгүй ш. Алдартан чинь цагийн хуваар гэдэг зүйл бол байхгүй шүү дээ тий. Уран бүтээлийн санал орж ирсэндээ л барьж авахгүй бол тэгэл дараа нь дахиад орж ирэх ч үгүй ч тий. Алдар нэр хүн гэдэг чинь үүрд байхгүй шүү дээ. За ингээд дараа нь сахиусан тэнгэрээ олсон. За жүжигчин маань 2022 оны 10 сарын 11-нд өөрөөсөө 10 насаар дуучин Кевин О гэдэг залуутай гэрэлсэн. За жүжигчин бүсгүй 1980 оных нөхөр нь 90 оных байхны. Тэгээ 2019 онд яг яаж одоо танилцсан тухайнаас яриа тийм. Яасаа гэж 10 нас гэхээр бодоо сууж юу лээ? Царайнд яг наад залууч гэсэн харцаар. Энэ залуу гэтээ бисээ нэг л юм ажиглалаа л да. Энэ гурван үргэжсэн залуучууд нэртэй хоорондоо төстэй зэрэг. Тийм байна уу. Тэр ер нь ийм сонирхолтой төстэй. Яг л юм байна. Яг юм хоорондоо ижил төстэй гурван царайтай залуу байна. Хамар юу мөг ингээ харсан чинь би яг ихнийг нараа за хоёр таны төстэй биш гурав таны адилхан. Угаасаа хүний нэг сонирхолтой зүйл байт юм шиг. Тийм хоорондоо төстэй залуучууд байна. За 2019 онд цацагдсан Цагирмаа дэлгэрэх цагаар гэдэг драма хит болсон. За энэ драма чи хит болсны дараа мэдээж одоо амралтын цаг гарч ирж шүү дээ. За завч чөлөөтэй болсон. Тэгээ яг найз нөхдөө ярьж байгаа л сайхан тоглолт үзье шийдэж гарч орё гэгээд. Яг нөгөө найзуудынхаа одоо групп чат гэдэг мэдээлэл дээрэл ингээл энэ тэнд тоглолт болох гэж байгаа найз нь хэлж л дээ. Тэгэхээр нөө би юу гэгээд тэгээ утсан чинь ирээдүйн нөхөр Кевин Уугийнх нь тоглолт болж исэн. За ингээд тоглолтыг үзээд үүний дараа дахиад найзууд нь хүүе гадаа тийм тоглолт болно гинэ манайхаа явцгаах үг гэхээр манай амарж байгаа шүү. Өө дахиад би юу гэгээд. Тэгсэн чинь энэ үед ирээдүйн нөхөр нь бас хамт явахаар болсон юм байна.
тоглолтод үзэхээр гэсэн үг шүү дээ. Тэгээд дээрэс нь нөхөр нь тоглолтын тасалбарыг худалдаж авах нь нөөмөс мөнгийг цуглуулад ингээд худалдаж авахар болсон. Тэгэхээр эхлээд ерөөсөө хүн чинь нэг шохорсон хүнийхээ утасны дугаарыг авдаг бол жүжигчин бүсгүй хувьд эхлээд дансны дугаарыг авсан. Яг тэгэхээр тоглолтын тасалбарын мөнгийг өгөхгүй болохгүй шүү. Тэгтээс тэр үед бодсон юм л да. Үгүй энэ жоохон даачин л үстэй. Гадаад тоглолт үзэхэгчтэй тасалбар нас хөрхөн үнэтэй шүү дээ. Дотоодын тоглолтыг үзэхэд. За ингээд хамт бөөндөө тоглолт үзэж дуусаад хэсэг ингээ ярьж суугаад хамт нэг жоохон танилын хүрээтэй болсон гэх юм уу. Тэрнээс биш бол яг мэддэг л байсан гэсэн үг шүү. Нэрийг л мэднэ зүстэй. За үүний дараа жүжигчин маань Америк руу аяллаар явах болсон. Тэгсэн ирээдүйн нөхөр нь бас тэнд байж таарж нөхөр нь Америк иргэншилтэй Америк Солонгосын давхар иргэншилтэй мэлээ. Давхар. Тэгээд тэнд бас гэр нөдөг учраас тийшээ явах гэж байгаа гэд. За ингээд жүжигчин бүсгүйгээс хоёлаа хамт ингээд сайхан цаа уух уу гэж асуусан. За гэвч тухайд нөгөө драма нь хийт болсон. Тэг хүн болгол өөрийг таниал. Хөөе хүн жүжигчин ингээд танигдаад одоо гадаадад нэг залуутаа зугаалж явна гэд мэдээ гарчдаг юм болов уу гэж бодоод санаа зов татгалцъя гэж хэлсэн боловч хүн заа гэлчихэж байгаа байхгүй. Тийм үгүй гэж хэлхийг хүссэн боловч заа гэлчихэж байгаа. За ингээд энэ хоёр маань хоолнд орсон. Тэгтээ ядаж байгаа нөгөө нөхөр болох хүн жоохон мэдрэмжгүй. Азууд ихтэй Тай хоолны газар, Тайланд хоолны газар л аваад орсон билээ. Тэгэхээр чин одоо Солонгос кино чинь Азад их алдартай шүү дээ. Тэгээ жүжигчин маань тэр үед хоолоо хамар руу орсон уу, хам руу орсон уу гэдэрээс идэж анзаарч чадаагүй ингээд нүрээ нуух гэж идсээр байгаа. Тэгээ посны бороо түүхийг нь төрөөр юу гэж хэл дууссан гэдэг шиг. Айгуу танаад одоо хүн ээж маань хүүе энэ залуу чи хин юм бэ гэдээ асуучих болов гэж айгаад өрөөсөө яаж идснээ ч мэдэхгүй ингээд салсан. За тэгээ энэ уулзлын дараа хэсэг нэг жоохон чимээг байсан энэ хоорондоо холбогдохгүй байжгаад тэгээ Солонгост ирснийхээ дараа ер нь өөртөө таалагдаад л байсан юм шиг байлаа. Цагийн зөрүү байгаа шүү дээ Америк Солонгосын оронд. Тэгээ үүрийн 5 цагт босон гутаа би цагийн зөрүүнээс болоод дахиад сэрчлээ гээл те. Өөрхөн шохоороход нэг иймэрхүү өдөнгөө юу? Тийм. Далдуур бас те харилцмаар шүү дээ. За ингээд хоорондоо чаталж агаад нэг өдөр кофе уух уу гэж бичээд за ерөнхийдөө ингээд болцоо босон юм да. Тэгээ болцоороо сүулдэ үерхсээр байгаа сүулдэ суугаад гэрэлсэн байдгаа. За тэгээ жүжигчин бүсгүй маань дотны найз Сун Яжин Хёнбин хоёрын 2022 оны 3 сард болсон хормон дээр сүйт өсгөн цэцгийг нь авсан юм билээ. Тэгэхээр хүмүүс яхаа хүүе ягаад Хёнбин жүжигчний цэцэг аваад байгаа юм би удахгүй үнтэй суух гэж байгаа юм биш үстэй гэсэн яриа гарсан. Тэгсэн яриа гарснаас хойш яг 1 сарын дараа энэ Кевин Оо гэдэг залуутай үерхэж байгаа гэсэн мэдээлэл гараад за тэгээ удалгүй өстэй би. Бүшгийн хормоо хийх хүн амтан хүн байна уу илээ? Байна. Цэцэг навч Хөхтөр аваагүй юу ч. Аваагүй. Намайг хөхтөр аваагүй. Намайг шидсэн юм уу юу? Намайг шидсэн штэ. Шидсэн үү? Би дараа нь хосоо бас зангиагаа шидсэн мэт. Үгүй лөө. Тий зангиагаа шидсэн санагдаад байгаа. Чин тасраг гівчээсэй баг та. Харин тэр баруун болон тасарсан байсан баг та. Шидсэн. Шидсний юу санахгүй бах юм. Мега бас зогсож ирсэн штэ цэцгэн дээр. Тийм үү? Ямар сайн нэг хүнд шууд өгсөн болов уу? Би энэ 2 хурим солиод байна. За мэдгүй ямар чинь баруун болон гівчээсэй биш үү янда. Шидсэн шүү. Та гэхдээ нэлээ уух нь уусаа уйлаа. За тэртэл дараа ирцгээе. За ингээд түүний нөхөр 2020 онд өгсөн ярилцлагада насны зүрхэнд бол би нэг анхаарад байдгүй гэж хэлжсэн. Тэгээд тухайд өөрөөсөө 10 насаар дүү эсвэл 10 насаар их чимэгтэй гэхэд их чимэгтэйг сонгочихсон гэнэ нөхөр. Тэгээд уус ер нь их чимэгтэй нэмэгтэй сонирхдаг юм шиг байлаа. Тэгээд жүжигчин бүсгүй маань нөхрийнхөө төрсөн нутаг болох Нью-Йоркт хормоо хийсэн. Тэгээд Конгюжин жүжигчин маань хүнтэй суух бодлогоос гинэ бас нэлээ олоодоо үерхэс салаад нийлцсэн. За тэгээд надад ч юрна гэдэг нэг юм гэрлэлт гэдэг зүйл тохирохгүй юм байна дөө гэж бодоод бүр тэр шийдвэр дээр бат зогсож байсан гинэ би угаасаа хүнтэй суухгүй. Гэтэл түүний нөхөр бусдаас бүр үнэхээр өөр өсөж бараг энэ гэрэл мэрэл цацруулж ирсэн юм да сахиусан тэнгэрж яваад юм шүү дээ. Тэгээ нөхрийнхөө утсан дээр Angel гэж утасны дугаарыг хадгалсан. Тэгээ түүний нөхөр үнэхээр юм гинэн цайлган жүжигчин бүсгүн сэтгэлийг болсон жинхэнэ хайлуулж чадсан гэрлэхгүй гэсэн бодлыг нүртэл өөрчилж чадсан гэж хэлдэг. За тэд гэрэлсний дараа түүний нөхөр эхнэрийнхээ бичсэн дууны үгийг ингээд дуу болгож олон нийтэд бас цацж исэн юм байна. За гэвч нөхөр нь гэрлээ дуудалгүй цэрэг татагдсан. Тэгээ одоо цэрэгт байгаа шүү дээ. Тийм үү? Уйлал хүлээд. Ирээгүй л байна уу? Ирээгүй. Ирээч ээ. Үгүй нэрэн гэсэн уйлдаг гэсэн. Уйлаа би өчтөр хөтлөөсөн гэдэг ярьсан үзсэн чинь уйлсан. Тэгээд нөхрөө санаад байгаа гэдгсэн. Нөхөр нь бас аягүй мэдрэмжтэй. Одоо өдөр болгон оройн 22 цагт автоматар нэг скежүүлдчихдэг шээ. Тийм байдлаар мэйл явуулдаг гинэ. Наан бэлдсэн. Тэгэхээр ингээл орой цаг болохоор би чамаагаа санджаа гэсэн утгатай юм руу мэйл өдөрдөг гэсэн үг. За хизээ зэрэгс салгадах вэ гэхээр 2025 оны 6 сарын 17-ны өдөр зэрэгс салгадана. Одоо нэг 2 сар л үлдсэн байна. Энэ 2 сар надад явж өгөхгүй л те. Хэцүү. Бүр хэцүү. Солонгос бид нар одоо амрахтай адилхан л байхгүй юу? Тийм шүү дээ. Тэгээд ч одоо нөхөр нь юм чинь тэгээд хүлээж байгаа. Чи минь бүрэн бүтгэн эргэж ирээрэй гээл тэгээд
Гэтэ бид тэр яг адилхан бодолтой болсон юм шүү дээ. Би бас тэгж боддоо шүү дээ. Хүн амьтантай сууж, мууж, хорим нар хийгээсээ өнгөрсөн гэж боддоо. Мэдгүй нэг өдөр нэг юм 14 бацан гарч ирээд амьдрал самрах юм байл та. Оо болно шүү дээ. Хүн хувь тавилан гэдэг ч одоо юу ч бодоо. Өстэй тэгэхээр Гэхдээ таны хором дээр бол очимоор байгаа гэж байна. Игчин шууд өгнө цэцгээ. Төрүүлээ суужихгүй бол за яа ихчээсээ төрүүл сууж болох. Ямар болохгүй танаас төрүүлчихгүй гэж одоо яах вэ? Ихчээгээл газ нэг цэцэг өгөөд Бараг хам ирч суугаагүй л байна уу? ам исоог бол чадсаасан байхгүй. Гойцонтэй 50 хүрц араас тагаа явж байгаа юм тий. Ихчээ одоо байлаачтай суултаа. Амар хэрэг надад чи. Би тэгтээ хараа бүр суухгүй гэсэн тийм үзэл бодолтой бол биш. Яг суухан суунд гэхдээ одоо зөв хүнтэйгээ суугаад шүү дээ. Би бол яг энэ дээрээ л ирсэн байна. Яг дүүн бол 20 дүү мууч бол бас зүгээр. Надаас 20 дүү хөрөдөө баг цэцэрлэг тохор. Одоо ч хүнтэй сууж хорим найр худ бахаа л гэж боддөө штэ. За ундралт хариулаад ах юм. 24 оны зарим бичлэг нь олддгоо YouTube-д орох болов гэн. Манай YouTube сувг тэр чигтээ устцсан. Тэгээд одоо бүх бичлэгүүд ингээ байхгүй болцоогоо учраас энэ пэйж дээрээс тийм ээ олоод 24 оны бүх ингээ нэвтрүүлгүүд ухраагаад үзэхээр байгаа учраас энэ дээрээс л үзэндээ YouTube руу одоо орох гэж бас нэлээд удаж байгаа. Facebook маань өөрөө бас жоох асуудалтай байгаа л бичлэгүүд нь зарим нь явахгүй те бид хоёр өмнө нь ярьжсэн алдаатнаа дахиж бас шинжилж ярих гээд байгаа шүү. Тэгэхгүй болохоор сонсоход бас жоохон олдохгүй нэг тийм асуудууд байгаад шүү дээ. Харин тий. YouTube руу тэгэхээр яг орно гэж бол найдвартай орно гэж хийж чадахгүй. Одоо энэ сэргээгдэхээр бас нэлээд хэцүү байт юм байна. За баярлалаа түрүүгийн нэвтрүүлэг өндөрлөе. Студид худлаач ханцаа Амийн хариулагчаар Бархуугийн чин Батнаар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар хурдан химнэлттэй хамттай Red Panda төргөө хоолны газар мөн чухал үедээ Pinon зэхэн зэлийн аппликейшн байла. Өргөжлүүлэн амар цэг нэвтрүүлэг болоо сонсоорой. Түр баяртай. Баярлалаа. Баярлалаа.